би Сэлэнгэ Мөсхбаатар сумын 4-р багийн иргэн Жигжигцүрэнгийн Батсүрэн гэдэг хүн байна. Оюун Бадархын эмээ. Бид нар бол ерөөсөө мдэггүй байж байгаа төрхтөн л мэдсэн. Ер нь дутуу гарсан манай Оюун Бадарх. Тэгээд даавунтай байна гэж мэдээл. Гэхдээ нэг айхтар тэгээ сэтгэл зүгээр нунаад нэг хайсан байх. Ээж нь л хөрх амтан жоохон хямарсан. Гэхдээ ерөөсөө тийм гэж бодоагүй. Зүрхний юуны судасны цоорхотой гэл тэгээд ерөөсөө багаас нь уйлуулж ерөөсөө болохгүй гэл. Тэгээ нэг гайгүй шиг байдлахад нэг 50 байлгасаар баад нэг нас хүргээд бид нар хагалгаанд орсон. Гэхдээ манай хүүхд харин даавны тэр харин бас аваа тийм хөнгөн шинжих байсан байлээ. Хэл яриагуд болохоос биш бүх юмыг ойлгоно, сонсгол сайн хараа сайн. Тэгээд өөрөө бол ховцонороо өмс чинь хоолундаа эд чинь хүний хэлсэн ярьсныг ойлгоно. Яг одоо бол ингээд өөрөө дохиогоор тайлбарлаад одоо ингээд ууж идэх гэсэн бол дохиогоор хэлчин. Тэгээд бизнес ярих гарч марах гэсэн ингээд тоглоом марч гэсэн ингээд дан дохиогоор яриад идэг болчиход байна. Ер нь бид бити одоо ээжтэй нь бол ер нь хэлний тал дээр нь бид нар аягүй их анхаарч байгаа. Одоо 5 настай юм чинь. Одоо эх хичээлээс ингээд 6 нас хүрэн тэгэл 7 нас хүрэн гэдэг сургуульд орох. Тэгээд ингээд яах хэл яриатай болчиход гээд ер нь хэлний тал дээр нь их анхаарч байгаа. Гэл одоо нэг амны энэ хөндийн дасгал энэ тагнаа уулна аягүй сайн дашуулж гэсэн чи энэ үтер ерөөсөө тэгээд тагнаагаа дашч чадахгүй байна. Энэ хүүхдийн хаал төлөөл одоо яаж эрүүл саруул болох уу одоо тий. Тэгээд цэцэрлэгтэй их дуртай. Олонтой байх их дуртай. Хүүхдтэй тоглоходоо хүртэл өвдөө тий. Нийгэмшээд ирдэг юм бэл. Ер нь цэцэрлэг дээрээ болоод ер нь манай хүүхдүүдтэй их нийтж хүүхдүүд аяйгүй Оюун Бадархаа гэл хүний хайрын тийм юунд байх их дуртай хүүхд байгаа юм. Багш нь солигдоод нэг жоохон надлан хямарсан намар. Тэгээ одоо харин туслах багш магштайгаа дасаад бас одоо арай гайгүй болчиход. Тэгээ ер нь за яг даавантай хүүхд бол төрөхөд болоод мэдэгддэг юм байна. Одоо ингээл чихчи хурны үений энэ юу үенээс ахуулаад ингээд зурааснаас ахуулаад мэдэгддэг даавантай хүүхд бол арай бас өөр юм байна. Энэ аутизмтай хүүхдүүд бол бас хожуу бас илэрдэг юм байна шүү дээ. Зарим залуу их эцэгнүүд бол хүүхдээсээ бас санаан зовдөг юм уу яадгийн одоо бас нийгмээс жоохон тусгаарлаад идэг юм байна хүүхдээ. Уул нь тэгмээргүй аль болохоор л нийгэмтэй цэцэрлэг зургуулд аль болохоор яаж цэцэрлэгээр нь явуулаад асаргаа сувилгаа иймэрхүү хүүхдүүдэд асаргаа сувилгаа ер нь их эцгийн тийм хандлт аягүй сайтай. Эднэр бол аягүй хайр аягүй хүсдэг. Манай хүүхд бол аягүй хайр хүсдэг. Хайрлал халамжлал байх юм бол аягүй тийм юутай байдаг. Өөрөө ч гэсэн хүнийг амар хайрладаг. За ёо ингэчлээ ёо гэдэг нь хаана баг ёо болсон ингээд үзээд ингээд илээд үлээгээд ингээд аягүй тэгдэг байхгүй манай хүүхд бол. Тэгээд хүүхдээ ер нь нийгэмшүүлэх нь их чухал юм байна. Тэгэхээр хүүхдтэйгээ төлөө хүнээс ерөөсөө хүүхдээ тэгээд манай хүүхдээ юм өвчтэй гэж ерөөсөө хүнээс тэгж яахгүй. Одоо энэ нийгэмд чинь аягүй их тийм юутай байдаг болцсон байхад чинь одоо хүүхдээ бол ер нь би болжгүй л ер нь хүнтэй нийгэмшүүлээд нэг хүнээс тэгж нууж далдлах бол хэрэггүй л гэж бодож байгаа.